бичлэл таалагдчихвэл like, comment, subscribe хийгээрэй. За сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа влог Dr. Morel энэ удаа би та бүхэнд Лондонд ирээд өнгөрсөн дараагийн 7 хоногийнхоо recap-ыг ерөөхдөө оруулъя гэж шийдлээ. Энэ удаа би гадаа гарчгүйгээ тэгээд ерөөхдөө орчноо та бүхэнд харуулж ийн. Миний байрлаж байгаа area ерөөхдөө нэг иймэрхүү яг Лондон гэхэд арай өөр төрлийн area, modern гэж хэлэхээр ийм газар байна. Bordeaux. Тэгээд найзтайгаа хоол идэхэд миний дуртай Итокиод хүрээд ирсэн байна. Бит хоёр Scotch roll, takoyaki, тэгээ нэг шинээр гарсан fire roll гээд ерөөхдөө роллоо тавсан. Өнөөдөр хагас өдрөөрөө сая нөгөө буудлынхаа доорын лаунжид 2.10-аар төлөөд хувцас аваацаа одоо хувцас гаргаад тэг өрөөрөө явцгаа. Ишингээ яваацсан. Иймэрхүү өрөө байна. За одоо хувцас аваад явлаа. Энэ амар хөөрхөн зургууттай байна. Ишээ тэнтэй. 설명했어? 우리 아무 사이 아니라고? 있는 그대로 얘기했어. 사귀었던 사이라. За сайн уу бүгдээрээ өнөөдөр 5 сарын 11 миний ажлын эхний өдөр би ингээ бэлэн болчлоо. Сая бичиж амжсангүй цагаан цамц өмсөөд нэг юм гэртүүз бишээ өмд өмсөөд тэгээд гадуур нэмт хаар юу ингээд мөрөндөөгөрөө тавьчлаа цамц кашмирын цамц. Тэгээд үсээ сая ороцсон нүрээ будчихлаа. Тэгээ ингээ бэлэн болоод галлаа. Өнөөдөр ихтэй бичлэг хийхгүй хаа. Гэхдээ ямар ч гэсэн надад ажлын эхний өдөрт амжилт хүсээрэй. Бай бай. Гадаа бүр аим гоё ирч. За тэгээ бүгдээрээ офис явцгаая. За ингээд надтай хамт миний ажил руу хамт явцгаа. Яа. Гоё наа. Бишара. Ер нь бол том банкуд ижээ байдаг. Barclays, HSBC гээд тэгээд өнөөдөр нэг дэлгүүр орж шилэн төрхөө олзоо гэж бодож байна. Тэгэхгүй бол юу бүх хүмүүсээ гэж бодож байна агаашаас. Waitress ороод ийм амстыг юу авчлаа. Одоо нэг газаргаас зогсож өмсөөд тэгээ манай ажил руу орцгоо. Энд чинь болон эргэж байх хэрэгтэй. Нэг гол нь юу болох вэ? Ирсэн байна. За би газ амс өмсөд тэгээл ашигт. Мэлшт. Яг ийм байх газар байдаг. Би тэгээ сая employee card-ийн сургийг хулсахгүй. Тэгээд гэсэн чинь миний паспортыг хараад Монголоос ирж байгаа Монгол ажилтан биелээ гэсэн. Тэгэхээр энэ офис Монгол хүн цөөхөн хэдэн байдаг юм шүү бэ. Би сая өглөө сая нэг хар зайл болсон. Энтнээс нэг кофе ч юм уу эсвэл нэг юм олж уугаа тий. Биш бодож байна. Нэг croissant ч юм уу нэг юм идчихий 10 төгч болж байгаа байхгүй юу? Тэгэхээр almond croissant байна. Тэгээд американо авсан юм байна.
Almond croissant авчлаа. Тэгээд американо авчлаа. Энд ч зүгээр идж жагаад гарыг да. Ажлынхаа доор Plank Street-тэй юм байна. Just нэг ганц хоёр юу ч гэхгүй болчихсон. Ажлаа дуусчаад явж байна. Өдөр нөгөө нэг хоол ийцэн чаа. Аим жижигхэн борцтой хийсэн. Ганцхан ширхэг якет турыг тэгээд жоохон будаа өгсөн. Тэгэхээр жоох усж гин. Гэрийнхэн доор нэг хоолны гажууд исэн. Тэр чинээс нэг хоол идэх гэж бодлоо. Вау. Гоё. Үсчээс нэглэхгүй. Өдөр нэг ганц якет турыг хийсэн чинь энэ бүр гоё. Тэгээд шүйц үзээд суулаа. Тонч хүүтэн байна. Энэ дайсан гоё халуун үлээгээд энэгээр л баг амьдрах юм байна да найзуудаа. Таар уг нь тэрчээ байгаа. Гэтэ жоохон би одоо энэ бүтсэн өдөр нүүх болохоор юмнуудаа янзлж байна. Яа гоё юм бэ? Эний уур жоохон зөксөж. Лондон бүр үнэхээр хүүтэн байна. Заник пистачио латте гэдэг юм авчлаа. Сонирхолтой комбинашн байна. Одоо энэ дэхтэй амар эвгүй лифтээр гарт юм байна. Лифтэнд суугаад дэшегээ. Нэг тахгүй руу гарах юм байна. Сая иших гэж жоохон төрлөө. Одоо болохоор энэ хасахгүй байхгүй юу? Энэ нэгэ тах шүү. Гадаа бүр амар бороо орч. Би ч доогуур явахгүй дэшээ гараад ирсэлтэй. Өдөржингөө лаачаар гарахгүй суугаад байгаа болохоор ер нь бол гэрлүүг явахдаа алхахыг гэсэн чи бороо орчлоо. Манай ажил одоо тийш чигээр харагдчих вэ. Оо ёо. Амар бороо орчлоо. Гэрэмэн харагдчих байна. Тэрчээ. Дандаа юм гоё хажуу талаараа гоё замаар явдаг. Өглөө энэ ч явсан чинь гоё хүн харагдчихсэн. Canary Wharf-ыг далаа дээр боссон гэдэг тийм байлээ. Тэгтээ ярахгүй л гааз. Бичтэй орд амралтын өдөр гүйсээс хоширсан гүйсэнгүй. Тэрэндээ жоох сэтгэл онцгой. Энэ 7 хоногийн викенд дээр сайн тасгал хийнэ. Маргааш манай ажлын social гээд ер нь Friday Iceland-ийн Friday coffee шиг. Гэтэ Монголын happy hour шиг нэг тийм event болно. Тэгээ энэ ч болохоор social гэж нэрлэх юм бэлээ. Тэгээ тэрэнд явна. 5 өнгөрөө өнөөдөр офисээс гаргасан. Тэгэхээр тийшээ явж ажлынхаа хүмүүстэй танилцах нэ. За гэртээ орж ирлээ. Энэ би бүр үнэхээр гоё идэх за. Ийм гоё. Вау, ор хэмжлэлийн даа босилсан байна. Nice.
Миний 14 хонж байгаа. 15 хонж байгаа. 16 хонж байгаа. Гэр орон минь. Гэхдээ яагаад алчуур үлдчихсэн юм чи алчуур үлдчих юм ямар ч юм бол. Чац. Тэгээ би сая чи Tesco орж ийм рамё идмэр сайтаа болохгүйсэн. Тэгээд ийм шин рамё авсан. Spicy the chickenтэй ийм рамё идлээ. Энийг чипс биер чипс гэсэн үү. Тэгээ бүүц ороод нүүрэн төрөх юмуд Айсландд дуусаад ирсэн болохоор байдаггүй. Энийг юм hyaluronic acid тэгээд энэ niacinamide хоёр авлаа. Ер нь бол Лондон амьдрал гэрээс гараад мөнгө өргөцдөг юм байна. Тэгэл ингээл тап ерөөсөө би төлөөд байгаа мó Apple би төлөөд байгаа мэдгүй аварчсан ингээд амар хууртай ингээд мөнгө өргөдөг юм байна. Өтрөөд суулаа 3.10, хотын төв орлоо буцаж илээ 3.10, 6 паунд бай. Хоол идлээ. Доор аяж хамгийн хямдхан хоол 10 паунд. Тэгээд дэжгүй хоол бол дэжгүй хоол идэх гэвэл бас нэг 20 паунд. Энийг иймэрхүү л хэдийн мэнзан гэдэг Лондон амьдрах. Айсланд бүх юм нь бас бүрэн цаанаас байсан юм шүү. Харцуулж үзвэл. Би ч нөгөө хамгийн анх хийжсэн бичлэгээ нөгөө хийдэм билүү ч гэдэг юм. Айсланд, Лондон хоёрыг хэрчүүлсэн бич. Та нар үзмээр байна. Би энэчс нөхөс өмнө хийнэ. Би тэгээд орох түрээсийн байр маань ер нь бол яг өрөөл болохоор эхлээд би зөвхөн өрөөнд орж байгаа байхгүй юу. Тийм болохоор нэг тийм бичлэг хийгээд тахаар газар биш. Зүгээр л ингэ. Би тэгээд нөгөө бахан апартмент тур хийсэн бичлэгүүдээ бас ийшээ оруулж магадгүй. Гэтэ би ер нь бол ингээм амар ажилттай болохоор эдит ер нь хийж амжих нь уу юу гэдгийг мэдэхгүй байна. Өнөөдөр болоод жишээ нь би танарт өнөөдөр хэдвэ гэдгийг харуул. Өнөөдөр 5 сарын 13 заяа. Тэгээд би одоо хизээ юм бичлэгүүд орохыг мэдэхгүй. Одоо миний Ромын влогоос 2 жил байгаа. 2 сар жорно. Одоо ял хэдийн 3 болчихсон байгаа. Ром ч бүр 5 сар болж байгаа. Тэгээд дуусгаад тэгээж байна да. Зөндөө юм байна нэж та. За. Гэс юу яагаад амар үсэж чинь. Тэгээд юугаа идчихээд. Тэгээд жоохон амраад. Тэгээд бай. Өндөртөө бол бас гоё болохоор ирсэн байна. Гэтэ яг бас тэжгүй. Яа, бүр амар өссөн байна нэ та. Би өөртөө орч ирээд ирсэн ингээд дасгал хийхгүй бол буцаа өсөж байгаа юм ерөөсөн. Бэлэн байдал. Гадуур цараад айгүй хөрхөө хараад таалагдаад ерөөсөн ингээд хайцаагаар За өнөөдөр хасаа өдөр. За өнөөдөр ч үгүй. 5 сарын 16. Юугаа бодлоос илүү дараа өөр өрөөнд орж ирлээ. Арай нэг жоохон том өмнөх нь болохоор литл студио байсан хгүй. Одоо болохоор ийм cozy room ч л арай нэг дэш яасан шүү байна. Нөгөө шүшөр нь бол арай зайтай. 0 нас зайтай. Тэгээд кичэн бол ер нь бол байдаг юм байгаагаараа хэвэндээ байна. Нэрээ хүрчтэй. Тэгээд энэ хаваараа ингээд ойр зургийн юмнуудтай. Тэгээд энэ чинь маргааш зөвшөөрөлттэй. Тэгээ бас хувцсан шуугаас нэлээд том болсон юм байна. Тэгээд маргааш нөгөө яг өөрийнхөө нүх газар юм баггүй. Тэгээ орон нь бол хэмжээний хувьд ижилхэн юм шиг байна. Тэгээ энэ чинь яг өмнөхтэй ажиллах ингээд намайг хүлээж авч байна. Тэнийг гоё юм болохоор энэ 10 давхурт юм байна. Би өмнө нь болохоор нөгөө хэдэн давхуртайлаа. Нэг давхуртсахгүй. Тэгэхээр нөгөө нэг V-витер болж хоонцгүйсэн. Одоо бол гоё дээрээс л нэг гарах юм шиг байна. Вау, nice. Миний одоо барыг нүх газар тэнд харагдаж байна. Ийшээ л үндэ маргааш. Голын цаана. Нөх үнэхээр хэцүү байна. Ингээд чинамаа бариад өөрөө ингэж ирэхээр үнэхээр хэцүү байдаг. Ээж яг ажил хийдэг ширхт юм байна. Тэгэхээр яг ажил маш хийж болох юм байна. Яа, тэгэд өөр юм нь энэ нэг юм юу вэ? Хувцсан шүүгээ вэ? Өмнө нь болохоор хувцсан шүүгээ. Тийм байсан. Тэнд байсан хгүй. Тэгээд тэрнгээр өөр юм байна. Тэгээд нэг юмрхүү. Нүүлээ одоо дахиад нэг нүүн
Би тэгтээ амар ядарч байна. Social media-ны хэрэглээг багасгах хэрэгтэй болсон. Тэгээд YouTube хийх үгүй гэж мэдэхгүй. Тэг ямар ч гэсэн. Bye bye. Бод үнэхээр амарлаа. Сая бүр амар ядарлаа. Тэг би нөгөө сая нөгөө ажилд орсноос хойш нэг компьютерийн зөвхний мэдчихэж байгаа. Тэгээ сая ингээд юмнуудаа хийсэн чинь надад бол нэмэгдсэн юм бол байхгүй зөө. Энийг нэмж өглөө ч аваагүй. Тэгж яхад чинтамд авахтаа ч чадахгүй. Тэгээ нэмээд 2 имэйл гаргаж ирчихлээ. Үнэхээр муу байна. За ингэж жоохон амарлаа нэ зү. Тэгээд bye bye. За өнөөдөр маргааш нөх болохоор одоо гарч юу яцгаая? IKEA орж ор үнжлийн ийм цагаан хэрэгсэл хүнжил авцгаа. Нүүлтээ юу хийжэд усах юм болоо л гэж бодож байна. Бэрд бүрээ стресстэй энэ юм гараа. Энэ юм дэр. Ямар гондаа нэзээ. За явсаар аваад Oxford Street-ийн IKEA дээр ирлээ. Одоо энэчнээс оронжлын даа хүнжил авцгаа. Одоо Boots Search усны сам аваати. Тэгээд энэ чи Whole Foods байгаа. Whole Foods-ээс ойр зур юм авчаа. Тэгээд буцаад Canary Wharf орцгоо инээд удаа. Би яг нөгөө Oxford Street-ийн артлын Carnaby Street-ээр гараад тэгээ нөгөө яг хүн багтаа хэсгээр нь явж байна. За Piccadilly Circus-ийн дэдэг Whole Foods орцгоё. За шаар зурим аваад тэг явцгаая. Стейкний мах авсан. Тэгэхээр стейкний мах шарж цэцгээ би сая Whole Foods орсон. Тэгээд ийм стейкний мах. Энийг амар гоё гэж захгүй. Гэтэ би ерөөс мэдгүй байл л да. Тэгээд төвшөж үзье гэж бодоод ийм truffle юу гэс хэрмэс авсан. Тэгээд ор хөлийнхаа давуу гэсвлаа. Юу шат маргааш идрээга. Авч яванда. Сайхан стейк шорт цэцгээ нэзүдаа. За бай. Йоо ямар гоё юм бэ? Айсландд гэрээсээ гыснаас хойш ер нь бол хоол ичдэг юм байна. Тэгээд nice. За 5 сарын 17. Одоо дараагаараа яваад нүгээд орлоо. Ойрхон болохоор ерөөсө хөлөөрөө л нүж энэ нэзүдаа. Одоо сүүлийн 3 маань үлдсэн. Тэгээд ажлынхаа зөвхийг хүрсэн. 10 жилийн хүрчихлээ. Тэгээд сүүлийн удаа та нарт энэ гоё бивийг харуулъя. Нэзүдаа. Wow. Nice. За let's go. Би одоо юу ч ашиглаж мшиглаагүй эдгээр ингээд хэвээр байгаа. Нэл та юм хүмүүстэй юу. Энд юм байна. За тэгээ bye bye. Шинэ газар руу нүцгэнэ туда. You know, you gotta be a bit crazy to live this life. You gotta try things, do things, and find your place in the world. And I won't lie, it's hard. And this life will test you. But I hope
you make your voice heard. And I hope you do the things that you love. Because honestly,